Бүгдээрээ сайн байцгаана уу? Ээлжид тараад уншлах мэрэгтэй тавтан морил. За таны бодолд байгаа, таны санааг зовоож байгаа ямар нэгэн асуудал хэрхэн шийдэгдэх вэ гэсэн тараад уншлах хийгдэх гэж байна. За ингээ 3 группны сонголттой хөзрөөр нь болон дээр байгаа байрлуулсан дүрсээр сонгох боломжтой. Нэг болон түүнээс дээш хөзөр сонгох боломжтой. За тэгээ ахгүйхээ ухаанаар хандаарай. Нэгдүгээр группийн уншлагатай тавтай морил энэ хөзөр болон энэ дүрсээр сонголтоо хийсэн байх учиртай. За ерөнхийдөө таны санаа зовнилж байгаа зүйл одоо байгаа орчноос салахыг хүсэж байгаа байж магадгүй, эсвэл ажилласаа гарыг гэж бодож байгаа байж магадгүй, эсвэл орчноо солио өөр тишээ явъя гэж бодож иж магадгүй. Тэгсэн хэдий ч гэсэн хөдөлгөөнд ороогүй тэрийг одоо ерөнхийдөө хийж эхлэегүй байгаа байж магадгүй. Эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн одоо эхлүүлсэн ажил ч юм уу, эсвэл эхлүүлсэн бизнес ч юм уу, эсвэл орчноос холдож чадахгүй хорогдоод байгаа зүйлийг илтгэж болно. За ингээд танид тэр бодолд байгаа, таны санаа зовоож байгаа зүйл хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг харцгаая. Яач ч нөгөө нэг таны чиглэлд ирж байгаа үйл явдал магадгүй тань цаанаасаа л нөгөө нэг энэ зүйлийг хийх ёстой дуусгах цаг нь болсон. Тэ одоо юу гэдэг энэ зүйлээ орхих цаг нь болж ээж гэдэг ч юм уу те. Магадгүй нөгөө аль хэзээ тань дотроос ч юу гэдэг энэ компаниас ч юм уу эсвэл энэ ажлаас гарах ёстой гэдгийг мэдж байгаа хэдий ч гэсэн гарч чадахгүй байгаад байгаа. Одоо тийм үйл явдал болоод байгаа харагдаж байна. За нөгөөтэйгоор юу гэдэг орчноо солио те гадагшаа явъя, ийшээ тийшээ явъя гэж бодож исэн мөртлөө ягаад ч юм ингээд нөгөө нэг за явахаар бас яг тэгчих юм болоо гэдэг ч юм уу нэг тиймэрхүү энергитэй байгаад байгаа гэж магадгүй. За эсвэл нөгөөтэйгоор хосын харилцаан дээр гэх юм бол одоо юу гэдэг хостойгоо цаашаа ингээ одоо харилцаагаа үргэлжлүүлэх гэхээр ерөөсөө тэрэндээ ингээ ямар нэгэн үйлдэл авч хийж чадахгүй зүгээр нөгөө хүн ажиглаад байгаа байдалтай байгаад байж магадгүй. За дээрх болоос арай сайжирчих болоо гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү хүлээлтийн байдалтай байгаад байгаа харагдаж байна. За таны энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ гэхээр тань руу эрчимтэй ирж байгаа үйл явдал, эрчимтэй ирж байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэгэхгүй ингээд нөгөө нэг юу гэдэг айцтайгаа одоо жоохон айцтай байгаад байна л да. Айцтай дарагдаад за дараа нь юу болох бол гэдгээс айгаад ч юм уу те тэр орчноосоо холдож чадахгүй, тэр нөхцөл байдлаас цугтаж чадахгүй байгаад байгаа. Жоохон хорогдоод байгаа тиймэрхүү энержитэй байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд хөзөр танд юу гэдээ байна гэхээр одоо тань руу ирж байгаа эрчимтэй одоо тэр ингээд нөгөө мессежийг хорон ертөнцөөс өгж байгаа тэр өгөгдөл мессежийг хүлээж аваач гэж хэлж байна. За нөгөөдөг нь та өөрийнхөө боломжоос аягүй хулгай хийж байна. Магадгүй ингээд хоош тавиад юмыг хоош тавиад за дараа олъё гэдэг ч юм, за маргааш хий гэдэг ч юм уу, за эсвэл юу гэдэг за одоо юу гэдэг амралтын дараа олчих гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү үйл явдалтай байгаад байна нөгөө юу гэдэг зорилгоо мэдээд байгаа хэдий ч гэсэн те хайчгаа мэдээд байгаа хэдий ч гэсэн үйлдэл авахгүй байна. За нөгөөтэйгоор таны болохоор хөзөр юу гэдэг байна гэхээр те ямар нэгэн үйлдэл авч хийгээ тэрнийхээ төлөө тууштай зориглоод хөдлөөд өгөөч. Тэгэж чадах юм бол танд те гайхалтай үйл явдал болон гайхалтай харилцаа, гайхалтай хамт олон, гайхалтай нөхцөл байдлаар ирэх гээд байна. Магадгүй ажлаа солиё гэж бодож сольж чадахгүй, бизнесээ өргөжүүлж одоо те ингээд цаашаа ингээд хөдөлж чадахгүй байгаад байгаа бол ингээд асуудал юу байна гэдгийг та өөрөө мэдж байгаа. Тэрэн дээр ингээд үйлдэл аваад хийгээд гэж. За хосын харилцаан дээр гэхэд чинь болоход ирэхээр одоо юу гэдэг те тэр хосынхоо янз бүрийн үйлдэл ч юм уу тийм зүйлүүдийг тесэрлээд ингээд байгаад байгаа. Одоо тэндээ ингээд гацж үлдээл хизээ энэ нэг сайжрах бол гэж гордож суухгүйгээр одоо те ингээд юу дуусах хөстэй бол дуусгаад орхиж явах хөстэй бол орхиж явах хэрэгтэй. Тэгэж чадах юм бол танд гайхалтай бас харилцаа ингээд шинэ харилцаа, шинэ хамт олон ингээд ирж байна. Дээрс нь таны одоо те эхлүүлэе гэж бодож исэн ямар нэгэн зорилго мөрөөдөл чинь ерөнхийдөө ингээд таал хөдөлчих юм бол ингээд эхлүүлээд ингээ явхад бол таны тал шийдэгдээ бүх юм ингээ шийдэгдэхэр харагдаж байна. За нөгөөдөөгөр одоо юу гэдэг гадагшаа явъя гэд ерөөсөө визнийхаа материал стрэл идрээ хөөцөлдөөчгүй эсвэл хөөцөлдөн гэж бодоол байгаа мөртлөө ингээ хөөцөлдөж эхлэегүй бол одоо яг тэргээ хөөцөлдөж эхлэе гэж нь. Яг тэгвэл орчлын ертөнц таны талд ингээ бүх зүйлийг шийдэгдэхээр ингээ бэлдүүлсэн байна. За нөгөөтэйгоор те санхүү мөнгөний хувьд дээр ч гэсэн өмнө өсөлтгүй ч юм уу ингээ байсан магадгүй одоо байгаа гаццсан энерги чинь ингээд
хөдөлгөөнд орохгүй байсан бол ингээ хөдөлгөөнд орж байна. Танаас ингээд ингээ яаж шийдэгдэх вэ гэхээр та зүгээр ингээд залхуурахгүйгээр одоо бодож исэн зүйлийг хэрэгжүүлээд хийгээд эхлэе гэсэн зөвлөгөө өгч байна. Ерөнхийдөө бол танаас хурц шаардж байна. Хурдхан одоо тийм нөгөө үйлдэл аваад хийгээд алхмаа тодорхойлоод ингээд гацсан энергитэй биш ингээд үргэлжлүүлээд хийхэд бол таны одоо тэр бодож исэн санаа зовж исэн зүйлийг чи асуудал ингээд сайнаар шийдэх техник ер нь за бизнесийн хувьд гэх юм бол одоо хамт олон тийм магадгүй ингээд шинэ ажлын түнш авах одоо ажилд авах уу эсвэл шинэ хамтрагчтай хамтрахсан зөв үү гэдэг дээр санаа зовжсэн бол энэ бол зөв өө гэж байна. Тэгэхгүй яг та одоо ингээ айц имээсэн байдлаасаа болоод ерөөсөө тухайн хүмүүстэйгээ харилцаач тогтоохгүй байгаад байгаа энэ нэрийг харагдаад байна. Тэгэхээр таныг болохоор хүзэр юу гэдэг вэ гэхээр одоо зөвхөн хөдөлгөөнд ороо. Одоо тэгээ өнгөрсөнд болж исэн тэгээ өнгөрсөнд байгаа эхлүүлсэн ажил бизнесээ өнгөрсөнд болсон хосын харилцаан ч юм уу өнгөрсөнтэйгээ зуралтаад өнгөрсөндөө хорогдоод байхгүй уртах замаа харж байгаа бол тэр гүүрийг гатлаад гараад өөрийнхөө урт байгаа тэр боломжийг шүүрээд аваа гэж байна. Тэгэхгүй тэгээд ингээд нөгөө шинэ оройч нойр одоо хоолн хумслаад те ингээд нойроо хумслаад ингээд тэр зүйлдээ ингээд санаа зовноод ингээд шаналаад байгаа зүйл харагдаад байна. Тэгэхээр таны хөдөлгөөд ороод ирсэн цагт таны тэр хүсэж байгаа зүйл чинь нааштай хариу өгөө шийдэгдэх гээд байна. Тийм. За ингээд нэгдүгээр группийн уншлагын хүрээ дууслаа. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Хоёрдугаар группийн уншлагатай тавтай морил. За энэ хүзэр болон энэ дүрсээр сонголтоо хийсэн байх учиртай. За энэ хүзрийг харцгаая. За ямар ч сан ойрын хугацаанд танд аяг тийм сонголтууд ирсэн байгаа харагдаж байна. Магадгүй аль сонголтыг хийх нь зөв бэ гэдэг дээр эргэлзээтэй байгаа байж магадгүй. Таны тэр бодолд байгаа одоо санаа зовж байгаа зүйлд чинь магадгүй яаж шийдэгдгийг мэдэхгүй. Тэр ер нь яаж шийдэх ёстой юм бэ гэдэг дээр эргэлзээт байгаа байж магадгүй. Эсвэл шийдлийн орчоод аль одоо сонголтыг хийх вэ гэдэг дээр одоо юу гэдгийг сонголтоо хийж чадахгүй, төвлөрч чадахгүй байгаад байгаа нэрхтээ байж магадгүй харагдаж байна. За ингээд хоёрдугаар группийнхэн хувьд одоо бодол байгаа тэр санаа зовж байгаа зүйл хэрхэн шийдэгдэх вэ? За яалтчгүй нөгөө нэг юу гэдэг юм бэ? Аюух тийм юу гэдэг өөрийгөө аюух тийм багчилж те нөгөө нэг одоо юмд ингээд аюух тэгж нөгөө нэг ингэж одоо хүчилж ингэж яваад байгаа энэ хэрэгтэй харагдаад байгаа юм л да. Яг бол нөгөө сонголтоо хийж чадахгүй өөрийнхөө одоо энэ үзэл бодол те энэ байр сууриа ингээд нөгөө хүчээр ингэж аваад байгаа харагдана. Аюух ачаа өөртөө үүрж байгаа харагдаж байна. За нөгөөтэйгөө бусдын одоо тий одоо үүрэх хэвээр үүрэг даалгаврыг өөр дээрээ бүгдийг аваад байгаа харагдаж магадгүй хосын харилцаатай энэ илүү төвхөө ойрхон байж магадгүй. За таны нөгөө одоо тий хосынхоо одоо тий одоо нөхцөл байдал ч юм уу одоо тий хосынхоо төлөө одоо үйлдэл авч байгаа хийж байгаа зүйл чинь одоо арай илүү танаас илүү одоо нөгөө хүчин чармалт аягүй их гараад байгаа харагдаж байна. За нөгөө дагуур одоо юу гэдэг хосын харилцаан дээр тэр жоохон нөгөө нэг юу гэдэг үл ойлголцол гарсан байгаа бол одоо энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ? Хосынхаа одоо харилцаан дээр ч юм уу санаа зовж байгаа бол энэ асуудал одоо таны талд ингэж шийдэгдэх зүйл болвол байна. Яагаад вэ гэхээр нөгөө танд одоо сануулаад байгаа зүйл нь болохоор одоо токсик тим харилцаатай тиймэрхүү хостой байгаа бол энэ зүйлийг тэсвэрлээд ингээд үлдээд байх хүлэн зөвшөөрөөд ингээд уушлаад байх шаардлага байхгүй гэдэг мессеж ирж байна. Яг бол таныг одоогоор л өөрийгөө хайрлах цаг нь болжээ. За тэгээд сонголтондоо одоо эргэлзээд байх шаардлага байхгүй. Таны чин сэтгэлээс чинь хүсэж байгаа зүйл юу вэ? Тэрэндээ тэр зүйлийг зөв гэдэгтээ итгэлтэй бай гэж зүүн савндаа итгээ гэж хүзэр ерөнхийдөө зөвлөж байна. За нөгөөдөө одоо хамтрагчдад тэ ажлын түнш за юу гэдгийг тэгээд ажлын хамт олон эдэр дээр гэх юм бол магадгүй гар нийлдэггүй те өстө таныг шахамдуулдаг ч юм уу таал ганцаархнаа ингээд хамаг ачаа те хамаг ажлыг нугалдаг байсан бол одоо энэ зүйл дээр дуу өнгөрөхгүй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Та өөрийгөө хайрснараа магадгүй бусдын одоо тэр ачаа зовлон өөр дээр үүрхгүйгээр өөрийнхөө төлөө зогсон цагт ингээд таны талд одоо таны тэр бодоод байгаа тэр зүйл чинь таны талд шийдэгдэх гээд байна. Та өөрийнхөө хүчийг өөрийн гартаа атгах хэрэгтэй гэж байна. Яагаад вэ гэхээр танд асар их потенциал, асар их хүчин чадал
байгаа. За нөгөөтэйгээр та бизнес эхлүүлээ, тэгээ шинэ зүйл эхлүүлээ, ажилласаа болио. Одоо үнэхээр цутарж байна. Энэ зүйлийг дуусгар болгоод одоо би өөр зүйл эхлүүлэх хэрэгтэй байна гэж бодож байсан бол энэ зөв гэж байна. Эргэлзэх хэрэггүй. Зүгээр хийгээд үзье гэж байна. Магадгүй танд ингээд юу гэдэг айцтай тий ингээд хийчихвэл одоо яачих бол тэрийг ингээд ингэчих юм бол яачих бол эсвэл магадгүй юу гэдэг дараатайгаар за би эхлээд тэрийг хийсний дараа нь энийг хийнэ гэдэг ч юм уу тийм логик ингээд сэтгэхүүгээр та одоо хандаад байна. Тэр шаардлагагүй зүгээр л нөгөө нэг юу гэдэг юм бэ те мэдхгүй ч гэсэндээ зүгээр зориглол хийгээд зүгээр дүн үнэхээр гайхалтай байх болно. Заавал тийм нөгөө логикоор шийдэл за энэ дараалаар ингэж хийнэ гэж өөрийгөө одоо ингэж махрааж ингэж байж ахын оронд одоо зүгээр тэр бодож ирсэн зүйлийн хадлаа ингэ эрчимтэй үйлдэл аваад хийгээд эхлэжээ гэж юм. За нөгөө тагвар таны одоо тэр эхлүүлж байгаа бизнес ч юм уу эсвэл за өөр ажилд орё гэж бодож ирсэн эсвэл сонголтоо хийж чадахгүй ийм нөхцөл байдал байсан бол өгөө аваа тэнцээ гайхалтай харилцаанууд ирж байна. За магадгүй хосын харилцаанч дээр ч гэсэн одоо ч гэсэн ийм токсик харилцаатай хэцүү нөхцөл байдалтай бол үнэхээр салмаар санагдаж байгаа бол тэр зүйлийг ингээд та өөрөө дотроос ч юу гэж хэлж байна та зүрх сэтгэлээ дагаа шийдвэр гаргаач. Тэгэж чадах юм бол танд ингээд те өгөө аваа тэнцсэн таныг их сайхан харилцаач гэсэн таныг чиглээд ирж байна. За өөрийнхөө танд энэ санаа зовноод байгаа ингээ өөртөө итгэлгүй байгаа байдал бити ингээ өөртөө автаач. Яг бол та өөртөө итгэлтэй болоод өөрийгөө хайрлаад ирсэн цагт бүх зүйл таны тал шийдэгдэхээр байна. Та болохоор ингээ шийдтэн бөгөөд одоо өөрийнхөө хүссэн бүх зүйлийг ингээ өөрийн болгож ингээ өөрийнхөө хүссэн талбар дээрээ ингээ сайхан амьдрах, сайхан хүрэх ингээ те одоо чадвартай гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа ч гэдгийг хүзэр сануулж байна. За тэгээд энэ асуудал таны тэр санаа зовж байгаа асуудал яаж шийдэгдэх вэ гэхээр та санаа зовнодоо шийдвэр гаргаж чадахгүй, өөрийгөө хайрлаж чадахгүй байгаад байгаа болохоор энэ асуудал чинь шийдэгдэхгүй байгаад байгаа юм аа. Тэгэхээр таныг болохоор хүзэр юу гэдэг вэ гэхээр өөрийгөө хайрлаа. Тий, өөрийгөө хайрлсан цагт мөн өөртөө итгэлтэй зоригтой байсан цагт таны талд бүх зүйл шингээ шийдэгдэхээр харагдаж байна. Магадгүй одоо тий ажлын хамт олон тий одоо юу гэдэг ажлын түнш мөнш дээр ч гэдэг ч юм уу тий ер нь бизнес дээр ч гэлтгүү сонголтоо хийж чадахгүй алинтай нь хамтрах уу гэж бодож мал таны зүрх сэтгэл яг юу гэдэг вэ? Танд аль нь илүү одоо тий өөр өгөөжтэй байна гэдгийг та өөрөө цаанасаа ингэ мэдэрч байна. Тэр зүйлтэйгээ ингээ хамтраач гэж ерөнхийдөө хүзэр танд мессеж өгч байна. За ингээд 2 дугаар группийн уншлага энэ хүрээд дуслаа. Баярлалаа. За 3 дугаар группийн уншлагтаа тавтаа морил энэ хүзэр олон дүрсээр сонголтоо хийсэн байх учиртай. За хүзрийг нээж харцгаая. Ер нь бол таны хувьд магадгүй таны боломжоос ингээд бусд нь булаагаад ч юм уу хулгай хийгээд ч юм уу таны боломжийг ингээд өөрийн гарт татгаад байдаг юм шиг мэдрэмжтэй байсан бол эсвэл ингээд магадгүй те танд боломжийг олгоод те ингээд за чи өөрийнхөө шийд чи өөрийнхөө замлаар яв гэдэг ч юм уу тийм нөхцөл байдал одоо байгаа бол ингээд зөв группээ сонгосон байна гэж үзнэ. За нөгөө тагуур бусад хүмүүс таныг магадгүй дэмжихгүй байгаа нөхцөл байдалтай байж магадгүй эсвэл таныг дэмждэг мөртлөө та өөртөө итгэлгүй байж магадгүй. Эсвэл өөртөө итгэлтэй байх чинь бусд нь таныг одоо яах бол энэ юу н хэрхэн шийдэгдэх бол энэ юу н чадах болоо да гэсэн үнцгээр харж ээж магадгүй. За ингээд таны бодол байгаа тэр санаа зовж байгаа зүйл хэрхэн шийдэгдэх вэ? За яалтчгүй таныг дэмждэг те магадгүй таныг ингээд баяртай үйл явдал болох эсвэл таны тал бүх зүйл одоо юу гэдгийг шийдэгдээд одоо эхлүүлж байгаа ямар нэгэн зүйлийг чинь үгүйсгдэг ч юм уу за чиний чадна гэж юу гэдэг ч юм уу те эсвэл танд итгэдэггүй ч юм уу тийм нөхцөл байдалтай байгаа юм шиг харагдаж байна. Таны баяртай үйл явдал бол таныг ар жаргалтай байгаад нөхцөл байдлыг харахыг хүсдэг ч юм уу эсвэл тэр зүйлийг хүлээн зөвшөөрдгөө ерөн тойрны хүмүүс байж магадгүй. Тэгээ тиймдээс та өөртөө итгэлгүй олцсон те ингээ би ерөөсөө чадахгүй юм шиг байна дөө гэсэн тэр хүмүүсийн итгэл үнэмшинд итгэцэн байгаа харагдаад байна. Тэгээ ерөнхийдөө өөрийгөө хэн байх хэвээр би хэн бэ? Би ер нь юу зориод байгаа вэ? Би юу хүсэж байна? Санаа зовжсэн тэр зүйлийг хэрэгжүүлэх гэхээр та өөрөө хөдөлгөхгүй байна. Хөдөлгөөнд орохгүй байна. Тэгэхээр хүзэр таныг юу гэдэг вэ гэхээр одоо зүгээр бусдын үзэл бодолд автах биш, өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө хүчинд итгээд дайраад өгөөч. Яагаад гэвэл таны одоо энэ одоо хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэл энэ зүйлийг чинь ингэж хааж
хааж боогдуулъя те магадгүй атаархчаад айгүй их байж магадгүй энэ зүйлийг чи үгүйсгсэн магадгүй унтраах гэж оролцсон хүмүүс айгүй их байдаг байж магадгүй тэр нөхцөл байдлыг бити хүлээн зөвшөөрөөч өөрийнхөө хүчинд итгэж тэгэж чадах юм бол хорон ертөнц танд ингээд одоо таны тэр боломж болон тэр хүсэл мөрөөдлийг чинь биелүүлэхэд бэлэн байна гэж хэлж байна. За нөгөө төгөр танд ингээд тэ магадгүй ингээд зүүд нойр орчинч тийм үү эсвэл зүүн сайн унгаар чинь ингээ хорон ертөнц танд ингэж мессежүүд аягүй их өгдөг байх хандлагатай харагдаж байна. Тэгээд та тэр мессежүүдийг хүлээж авдаг үгээс би мэдэхгүй байна. Гэхдээ та таны болохоор хүзэр болохоор тэр мессежүүдийг хүлээж аваач. Тэнгүүдээ бусдын ачаа болон тэ бусдын шанал зовлыг ингэж одоо өөр дээр хүлээж авдаг шигээ өөрийгөө яагаад хайрлахгүй байгаа юм бэ гэсэн мессеж юрж байна. За нөгөөтэйгээр магадгүй сонголтоо хийж чадахгүй, эргэлзээд байгаа нөхцөл байдалтай байж магадгүй. За 3 дугаар группийн хувьд 2 дугаар группийн хүзрийг сонсъё гэж бодож байсан бол сонсоод үзэхэд гэмгүй танд өгөх мессеж байж магадгүй харагдаж байна. За тэгээд ер нь бол таньдаа ингээд сөргөлдөөд байдаг те таны одоо бодсон сансан зүйлийг чинь ерөнхийдөө ингэж үгүйсгсэн те ингээд нөгөө өөрөөр чинь байлгадгүй нөхцөл байдал байгаад байгаа байж магадгүй. Тэгэхээр хүзэр таны юу гэдэг вэ гэхээр өөрийнхөө хүчинд итгэе. Таны тэр санаа зовноод ингээд зүгээр суугаад хойш суугаад бусдын үзэл бодол ингээд үг одоо тэр үйлдэлд нь итгээд ингээд өөрийгөө хүлээсэнд ингээд байлгаад те ингээд байх шаардлага байхгүй. Одоо зүгээр бусад хүмүүс юу гэж хэлэх нь надад хамаахгүй. Би өөрийнхөө хүчинд итгэж би өөрөө чадaltaй би өөрөө чадна гэдэгтээ бат итгээд зориглоо дайраач. Тэ өөрийгөө хамгаалах цаг нь болжээ гэсэн мессеж ирж байна. Ерөнхийдөө бол юу гэм бусад хүмүүс намайг юу гэд хэлчих бол бусад хүмүүс намайг яах одоо тэ буруугаар ойлгочих бол ингэчих болов гэж бодож исэн бол битээ тэгэрэй гэж байна. Одоо өөрийнхөө хүчинд итэг ямар ч сан та өөрийнхөө зорьсон зорилгынхаа төлөө үйлдэл аваад хийсэн цагт ямар ч сан таны тэр санаа зовж байгаа зүйл нөхцөл байдал айгүй сайнаар ирэх гэдэг нь танд гой боломжууд гой сонголтууд тань нэг чиглээд ирж байна. Гол нь одоо өөртөө итгээд бусдын үзэл бодол одоо тэр санаа бодол тэр нөхцөл байдлаас өөрийгөө аварч гаргах хэрэгтэй. За ингээд 3 дугаар группийнх нь уншлага энэ хүрээд дуслаа. Баярлалаа.